Боловсрал бол хүний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг үлээ. Боловсрал ямар ч хүнийг зөв замаар хөтлөж чадахч хэрв буруугаар ашиглавал дэлхийд жавилтай. Намайг мөнх чангалт гэдэг би өндөр та бүхэндээ Joy Center над хэрхэн нөлөөсөн талаар та бүхэнд хүрэхээр шийдлээ. Өмнө нь би юм болгоныг дандаа сөргөөр хардаг, сөрөг майндсеттэй буюу негатив майндсеттэй хүн байсан. Joy Center-ийн negative versus positive mindset шиг сууснасаа хойш би юм болгоныг эргээр харж эхэлсэн. Чи боддоо чи огт шалгалтанд бэлдээгүй орохынхаа өмнө чи сандардаг гэсэн тийм үү? Тэгвэл одоо би сандрахаа болсон гэсэн үг. Яагаад ч сандардаг вэ гэвэл тэр хүн шалгалтандаа унчхал яах вэ гэсэн бодолтой байдаг. Харин би шалгалтандаа тэнцчихвэл яах вэ гэсэн бодолтой болсон. Энэ л намайг өөрчлөхөд хамгийн том шалтгаан болсон. Юмсыг сөргөөр харах, эргээр харах яг ажиллах нь. Юугаар ажиллах юм бэ гэвэл чи юу бодно тэр зүйл чинь яг л бодсноо ч биелнэ. Тийм учраас юм болгоныг эргээр харж амьдрал сайхан шүү дээ. Яг л үүнтэй ажил би өмнө үргэлж өөрийгөө бусдаас доогуур үнэлж, өөрийгөө үргэлж арчаагүй гэж боддог байлаа. Гэхдээ visualizing хичээлд суухаас өмнө энэ одоо би өөрийгөө өдөр бүр толинд харж, өглөө бүр өөртөө чи бол үн цэнтэй нэгэн, чи бол үүнийг хүртэх ёстой нэгэн гэж би өөртөө өдөр бүр чанга дугаар хэлдэг болсон. Яагаад гэвэл энэ нь чиний өөртөө итгэл болон чиний итгэл үнэмшилд маш сайнаар нөлөөлнө. Одоо миний ярих үг бол маш чухал. Чи нэг заавал сонсоод, цээжлээд, эсвэл тэтүүдээ наагаад ямар нэг цаасан дээр бишээд өөрийнхөө харах тэр зэгтээ байршуулаарай. Өөртөө итгэхгүй бол чи өөр хэний ч итгэлийг хүлээж чадахгүй. Зөвхөн өөртөө л итэг. Мөн зөв эгогоо хөгжүүл. Эго сөрөг болно. Эрэг талдаач чи эрэг талаа нь өөрийгөө хөгжүүлж чадах юм бол би ч данлаа. Чи ирээдүйд маш амжилттай нэгэн болох болно. Өдөр бүр зөвхөн өөртөө л анхаар. Учир нь чамаас өөр хэн ч өөрчлөхгүй. Над итэг. Юу чи миний хэсгүүдийг ойлгож чадвал би амлая. Чиний амьдрал оронгороор ирэх болно. Гэтэ сайн талаараа. Hello Joy. Хэрвээ та миний бичлэгийг үзчихвэл бид тантай уулзаж мөн тантай хамт орой олонд орохыг маш их хүсэж байгаа шүү. Хэрвээ та Монголд ирвэл заавал бидэнтэй уулзаарай. Баярлалаа.